За өнөөдрийн сэдв одоо тухайн он гарлаад авахшаа. Гоё шинэ жилийн уур амьсгал хаана ороод тийм. Тийм учраас нөгөө зориудын сэдв чинь шинэ жил гэдэг ингээд ардталт нь ингээд цэрээ тэгээд бэлэгдэл гэж байгаа байхгүй юу? Чирээ бас байх юм биш тийм. Зүгээр ч нэг ингээд байгаа юм биш. Цоод шинэ жил ирэх гэдэг. Тэрийг яаж өгтөж авах хэрэгтэй вэ биднес чинь. Энэ хуучин орны чинь бас нэг үдэж авах нэг юм байна да бас тийм. Тийм болохоор шинэ бэлэгдэл гэж байгаа ингээд хэлэндээ. Сайн байцгаана үзэгчдээ. Ялгаатай хоёрын яриа эхлэж байна. За өнөөдрийн сэдв бол шинэ жил бэлэгдэл. За. Одоо яагаад тэгэхээр би эхлэх үү? Тий. За шинэ жил гэдэг инхээр нөгөө манайхан чинь нэг жоохон ялгаатай ойлголттой бусад нөгөө Христосын шишинтэй орнуудыг бодох юм бол эдгээр чинь бол Merry Christmas гэд 25-нд эдгээр чинь нөгөө Христос мэндэлсний баяр өдрийг эднэрийн хувьд бол шинэ жил нь болдог штэ. Гэтэл бид нар түүнийг тэмдэглэдэггүй. Бид нар 31-нд он солиодох тэр мөчийг нөгөө шампейн задлаад ерөнхийдөө сүүмүү стакантай сүүмүү өдрөж шээ. Одоо ашгүй нэг адилхан шампанс гүргээд нэг юм ба. Адилхан болсон нэг эвгүйс шүү дээ тий. Тэгэхээр энэ нөгөө одоо хамгийн гоё момент нь гэл нэг ерөнхийдөө юу гэдэг шүү дээ. Тэгэхээр айл болгоо ингээд сандардаг шүү дээ. Аста башаа нэг босноо хинээ нааш өрөөд нөлөө гэх ингээд задлах хүн нэг бэлдэж байна. Тэгэхээр энэ шинэ он гарч байгаа энэ мөчөд ерөөсөө уурлаас сууж идэх хүн гэж нэгч байхгүй шүү. Бүгд хоёр байсгалантай тий. Одоо яагаад гэвэл тэр шинэ он буюу тэр цоош нэр айлчилж ийж байгаа 365 хоногийг бид нар ямар юм мэдэхгүй. Гэхдээ эсвэл нэг сайхан тий бидний мөрөөдөл хүсэл биелсэн тийм гоё шинэ жил ирээсэ гэж хүн болгон их баггүй л бүгд том жижиг гэж мөрөөдөж тэрийг чинь хүлээж авч байгаа байхгүй юу? Отолтой яар дэлхийгээр хорвоо ертөнцөөр бүгд гоё хүлээж авч шít. Тэхийн тулд одоо эн чинь шинэ жил бол миний бодлоор хамгийн гоё гэр бүлийн баяр баймаар юм шиг санагддаг шít. Одоо мөн ч олон жил бид нар ч одоо ажлын хамт олон болонтойгоо найз нөхөдтэйгөө шинэ жил зөндөө тэмдэглэсэн бүр тийм бүр тогтцсон ритуал бий болсон тий платик шинэ жил болгоно цааш нь өөр плач юмсан тэгээд мейкап маникюр педикюр хийхтэй аксессуаруудаа заавал шинэ жил болгоноор ингээд солино гэл ингээд би тийм яг үнэндээ бол биш тийм ч анзаарахгүй юм дээр тий биш юм хийн ч анзаарахгүй биш анзаардаг хэрвээ анзаардаггүй бол хүмүүс тэгж хэлэхгүй байхгүй юу ийм нэг анзаардаг учраас тэгж сандраад гүйлдэд шүү дээ тэгээд ингээд шал өөр хүүхнүүд бий болдог жилдээ ганцхан удаа гээл тий ирчүүд нь яг л энэ шинэ жилийн мейкап дресстэйгээ өдөр болгон та нар харагдаж болтгоо бөө гэж мэгэл ашигладаг шүү дээ тий гэхдээ яг үнэндээ бол одоо мэдхгүй юм да манай монголчуудаас өөр тэгж ийм амар сүртэй ажиллагаа тийм бүрээсээ албан газар толгой дараалан баргал тийм ингэж сүртэй тэмдэглэдэг тийм газрууд тэр болгон байна уугүй гэхээр байвал хэдэн оронд байна. Бас л бодож үзэх асуудал тий. Тэгвэл азар гэж хэлэхээр болохгүй л хата. Зүгээр л ер нь л цаанаасаа л гэж хэлье. Цаанаасаа энэ нөгөө ковидтай холбоотойгоор сүүлийн 2-3 жил энэ их биднээс нөгөө байнга одоо давтагдaltaгаар давтамжтайгаар тэмдэглэж ирсэн нөгөө айхтар сүртэй баяр маань тасалдж байна л да. Гэхдээ хэрвээ ухаантай хандаж чадах юм бол яг энийг ингээ үргэлжлүүлчих.
болохоор юм шиг надад санагдаад байгаа. Яагаад гоё штэ баяр гоё штэ. Чи Сандрад юу ачлаа миний хэлж байгааг бодож сонсчлаа. Би нөгөө гоё ч юм уу баяр ёслолын хувьд хэлж байна. За. Яг тэгэхээр одоо би зөндөө сая ингээл олон албан газруудын юу харлаа штэ шинэ жилийн баярт очсныг. Хүй заавал амар их минималист болчихоо. Үгүй гайгүй айтайхан баг худалч ердийнхээ хувцастай хүмүүс хотел дрessтэй. Тийм. Ерөөсөө тэгэхээр заавал аимшигтай тэр олон 100 мянгаар тэгж гоёж ингэж авахгүйгээр зүгээр айтаран тэмдэглэж тийм даруухан гэлгэр сисимисиг үгээр юм яаж болдог юм биш. Олон тэр яг хамт олонтойгоо нэг орой зингийн хөгжилтэй гэсэн дээрэс нь байгууллага нөгөө нэг бүтэн жил ажилласан тэр ажилтнуудаа ажилтнуудаа шалгаруулж байгаа нэг хэлбэрлэлтэй тэр одоо байгууллагын аваар өндрийг шалгаруулдаг шүү дээ. Тэр чинь бас нөгөө хүмүүстээ өөрөө бас гоё мотивац болж чаддаг. Тий, тэгээд тэрнийгээ ачаар үр хөвгүүд ногтож аваад манай байгууллагын тэр хүмүүс манай ээж энэ жил тэргүүний тийм хүн болсон гэлтэй. Тэрний хавьд болж байгаа. Зүгээр заавал нөгөө нэг миний хэлээд байгаа юм тэр баахан жил болгон бааж тэгээд нөгөө олон дагалдах бүх хэрэгслүүдийг жил болгон солилж ингэж байх шаардлагагүй биш үү гэдгийг сая нэг өгчтэй гэж би хэлээд байгаа байхгүй юу? Ковидтэй. Аливаа юм чинь муу ч гэсэн анзаараад харах юм бол сайн муу талын боломжуудыг байн хүнд өгч идэг штэ. Тэрний л бас нэг өөр юм да. Тийм, би тэгж л хэлэх гэсэн байхгүй юу? За. Та түрүү шинэ жил чирээстдаа бэлэгдэл гэсэн штэ. Энэ бэлэгдэл гэдэг үгний ард нь миний мэдэхгүй нэг гоё юм яваадах шиг ингээ азгаа бодлоо яг юу вэ? Яг ийм л дээ. Одоо жишээ нь би ягаад бэлэгдэл гэд ингэж хэлж гэнэ үү гэхээр зэрэг манайхан чинь ерөөс ингэж сурцсан байгаа байхгүй юу? Одоо бид нэр бэлэгдлээ Монгол хүн чинь амны бэлэг гэж ярьдаг. Ер нь бол их бэлэгдэлтэй ард юм шүү дээ. Тэгэхээр төдийгөөс өдөө хүртэл бүгдээр хүүхдтэй ерөөсөө дааж ядсан их шинэ жил болохоор те асар их чихэр жимс одоо идэхгүй олон амттан шинтэн те нэг том чипс одоо юу гэдгийг ундаа жуус нэг хүүхд толгойн бэлгээрээс тийм. Тэгээд тэрийг одоо хүүхдэд тэрнийг л өгөхгүй бол бэлэг өгөх хэрэгтэй орчих гээд шүү дээ. Тэр бэлгийн бүтэн жил бараг шахан мэдээгүй тэр олон амтныг тэр шинэ жилүүдээр хэдхэн хоногт нэг хүүхэд идэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Идэх амар хэцүү. Чиндэл хор. Тийм байгаа үстэй. Тэгээ хор мор гэдэг ч яах вэ гэсэн. Зүгээр л нөгөө нэг одоо юу тиймд дооцноо бэлтрээд байгаа байхгүй юу? Тэгэхээр миний ойлголтоор нөгөө бэлэгдлээ бодоод заавал тийм нэг дор тэр олон юмыг нэг дор ингэж хүүхдүүдтэй өгчснаас тэрэн дохноо өөр бэлэгдлийн тоглоомч юм уу нөгөө асуудаг хүүхдээсээ замнаг шинэ жилээр юу авмаар байна яг дуртай юм л өгч тэгээд аюу хөрх ингэ штэ. За чи би чамд шинэ жилийн баяраар ингээд яг би өөрийнхөө л санхүү тааруулна шүү. Тэрнээс чиний гүсснийг бич өгч чадахгүй гэд. За чи 1 2 3 за энэ гурав дээр бич гэл. Эсвэл зарим ээж нэг за чи яг нэг гүсэж байгаа нэг л юм хэлчих. Тэрний чинь л авч үгүй. Ингээ энэ бол шинэ жилийн бэлэг гэд. Ингэчих юм бол би томчуудтаач тэр багчуудтаач тэр болох юм бол тэр олон чипс амар юм биш үү? Тийм болохгүй гэж тэр олон чипс мөпсийг халах нэг юм боломж байгаа байхгүй юу? Энэ цаг үеэр дахиндуулаад. Тэгэхээр нөгөө хүүхэд чинь нэг нь за нэг л гоё юм гэж за бий байхгүй гэл. Өөртөө мөрөж байгаа юм цаг чинь нэгтэй аа. Би даа нөө санта манта гэж хэлсэн. Энэ шиг за би энийг л авъя гэж та энийг л дааад өгч гээд амар үнэтэй юм байх юм бол за энэ арай болохгүй нэ. За нөхөр минь энэ дараагийнхаа бичнэ. Санал асуулга явагдаад ш тэр хүрээнд тийм. Яг үхээр тэр хүүхэд тэрийг авах юм бол бараг тэр жилийн тэр шинэ жилийг мартахгүй баярлах гэдэг юм баггүй юу? Тий. Гоё байц тий. Ястаа би энэ жилийн тэгэнгүүт нөө чойдны шинэ жилийг хүлээж болно ш. За нэг юм авах бол би тэрийг л авах л да. Гэт ингээд.
Тэгэхээр нөгөө ээж аав хоёр ч гэсэн нөгөө илүү хичээх юм биш үү те агшаа ийм гоё бэлэг ингээд оны төгсгөлд намайг хичээсний юу дүнд те ээж аав маш хагнаж авч өглөө. Миний охин миний хүү энэ жил их сайхан мундаг байсан. Бидний одоо бодож байгаа ийм ирээдүйн зорилгод миний охин ингээ алхам ойртож байгаа. Энэ жил тийм юм ингэж ингэсэн юм чи би чам ийм бэлгэний ирэх үгүй. Энэ дотор л чи лимитэн дээр л байна шүү гэт. Тэгэхээр нөгөө заавал нэг тийм хүмүүс ингэдэг штэ. Яалган дээр мөнгө тавиад тэргээл аяга хад үзэл тий. Тэгээ би өөр тэрийг аз үздэггүй. Би хэрвээ айлд орох юм бол тэр яалган дээр би милагаад хүүхдэд нь зориулаад би бүр тавина. Яагаад вэ гэхээр штэ. Дараа нь ургацаа хураагаад мөнгө буулгахтаа ярьдаг тий. Бид нар ч нөгөө хүүхэд байхдаа бидний үед ч юм бас тавьдаг байсан байхгүй юу? Яал гэж хураах гал үзэн штэ ер нь за баг арай ч юу ер нь нэгэн болгондоо юм. Тэгээд хоёр нь л хураачих гал. Тэгвэл сандраад боо юм бодно штэ. Хамгийн гол мөнгө толох гэдэг байхгүй юу. Яг ингээ хараад мэдэрч байгаа л да. Гэхдээ тэр ч авах хэрэггүй байна штэ. Яал хураах юм бол чиг авах байхгүй юу. Гал дээр авах гэдэг ш. Мөн сайхнаа. Тэгэхээр тэр их гоё хүсэл мөрөөдлийн хүүхдүүдийн тэр айлд орсноор хүн биш үү? Тийм ялгтай айлд ороод ингээд мөнгө тавих юм бол харин ч бүр тэр хүүхдүүдэд бэлэгдэлтэй сайхан. Яад гэвэл тэр хүн биш үү? Нэгсэндээ хүүхд баярлуулад гарч байгаа байхгүй тэр айлд орсных. Хамаагүй шүү тэр хүн 5,000 төгрөгөөр 5,000 төгрөг тавьж удаж 1,000 тавьж удаж шүү. Заавал чи яагаад 10 тавиагүй чи яагаад манай хүүхдийн ялтанд 20-ыг тавьсангүй гэж загнахгүй шүү. Тий? Надад байгаа боломж нь энэ шүүгээл тавьчих шүү. Гэхдээ тэр хүүхдэд бол мөнгө идэх байхгүй. Тий. Айхтан мондогт том баячуудын хүүхдүүд юу юм идэхгүй тэрний нь би хэлж мэдэхгүй. Ерөнхийдөө хүүхдүүдэд бол мөнгө бол мөнгө мөнгө. Тэгээд харин их зөв хүүхдүүд ч гэсэн бид ямар энэ нөгөө олон generation ярьдаг шүү дээ. Үгүй. Ямар ч generation чинь хүүхэд л хүүхэд байхгүй юу? Тийм хүүхдээр нь байрлахын төлөө ч эцэг гэж бас энэ бодгол хэрэгтэй. Тэгэхээр хүүхэд баярлуулна гэдэг өөрөө хамгийн том буянтай ажил гэдэг. Хөгшчүүлэг баярлуулна гэдэг бас хамгийн том буянтай ажил гэдэг. Тэгэхээр энэ хоёрыг чи хийчихсэн шүү дээ. Тийм байна. Айлд ороод гарахтаа ялган дээр мөнгө тавьж яана гэдэг чинь хөөрхийн нэмийг гаргачихж байгаа байхгүй юу? Тэр өөрөө мэдхгүй том буян. Таны үед ингээд харьцангуй энэ бэлгийн сонголт хамаагүй эко байсан юм шиг надад санагдчих. Ягаад гэвэл нэг юм цаасан уутан дээр тухайн үед ч нэ хэвлэл гэж хөгжөөгөө өөртөө ингээд дээр нь гоё ингээд бөмбөлгүүдээ зураад тэ цасан ширхгээ зураад дотор нь алим жимс мандарина хийгээд би биндээ өгүүлцэж авалцдаг байсан. За нөгөө мандарины үнэрийг нь үнэртэл ерөөсөө шинжил төсөөлдөг ч гэдэм үү. Нэг иймэрхүү нэг гоё дурсамжууд яваад идэг тэ. Би тий одоо миний үе хотын яг нөгөө хотын төвийн гэх юм да одоо нөгөө Дсанкай шүү дээ. Дсанкат чинь харьцангуй тийм хотын төвийн л одоо сургуулийн хүүхдүүд л очиж бэлэг авдаг гэсэн байхгүй юу. Тэгээд би миний хамгийн одоо тэр авч ирсэн шинэ жил ерөөсөө мартагдахгүй байгаа билгүүлдэг Дсанкагийн тэр бэлгэнүүд. За юу аах вэ? Сонирхолтой. Би тэрийг биш үү. Нөгөө одоо алдарт миний бүгд мэднэ. За. Ийм Кремлийн ийм улаан нэг ийм хан байдаг шүү дээ. Кремлийн хан дээр нэг иймтэй дээ шүү дээ. Яг тийм нэг ширхэг ийм. Тэгээд ингээ цагны оронд онгойлгодог тагтай. Юу юм тийм? Фотограф тийм үү? Биш ээ. Пиаврын сав байхгүй юу? За. Тий. Тэгээд тэр ингээ тагных нь одоо ийм гонцоосоо байлаа шүү дээ. Энд бөндгөр юм байдаг байхгүй. Цагны орн нөгөө нэг одоо Спасская башня гэдэг тэр цамхагийн одоо Кремлийн цаг байдаг байхгүй юу? Яг тэр Кремлийн цагийг дүрстэй тэр нь өөрөө ингээ мушихаар онгож шүү дээ. Тэгээд чихрэл гэдэг байсан байхгүй юу? Тэгээд би бүр тэр хоёрсон мартдаггүй. Яг Дсанкагийн ялганд орж ичээлээ. Ингээл нүд ширэн дээр ингээл заasta таал ингээл нэг яг 30 янзын чихрээс шүү дээ. Ямар гоё юм. Татагдаагүй. Би бүр ингээд ихчлүүдтэй хамт тоолж утсан байхгүй тэр. Манай дүү болохоор тэр бүр жаахан биш юм гэдэггүй. Манай ихчтэй
аль өстө давхцж байна тэрнийг харъя гэл. Юус давхцаг яг 30 шиг 30 янзын чихэрээс. Тэр л миний хамгийн тэр үеийн тэр Оросын чихэс чинь гоё шүү дээ. Одооны миний чихэр бүр нэг болжээ бүр хэрэг алга. Багт шиг мөр ийдсэн болохгүй өстой айгүй онцгой. Гэхдээ Оросд яг Оросоос ирсэн хүн өхөр гоё хэлнэ шүү дээ. Тийм манай энэ ч юу хаанаас юу авчирс гэдэг юм битгэхгүй. Тухайн торт мортон ч гэсэн цагнаан дамтагтаа. За тэр мэрийг ярих юм бол дуус. Өнөөдрийн нэвтрүүлгийн цаг өрөхгүй юм болно гэж. Зүгээр л энэ нөгөө тэр бидний үеийн хамгийн гоё юу бол тэр ихгүй. За тэр хашийн олох гэж бас пенер ордонд болдог байсан дээ. Хашийн олох нь бас их гоё бэлгтэй. Тэр чинь бас зүгээр чинь хүүхдүүд чинь нэг юм онцон тэгэж бүр яадаг шүү дээ. Тэр чинь тодорхой шүү дээ. Тэр чинь юу тэр үед чинь биш дээ. Улаанбаатар чинь цөөхөн амтай байсан юм аа. За. Тийм 300 мөрөндөл байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр чинь юу юм бах. Чинь дэрний хэдэн том хүн бах уу, хэдэн өвгөд ах уу гэдэг ингэ чинь. Тэгэхээр нөгөө одоо альва юмны чинь би тийм тооны харьцаа бага байх тусмаа илүү юм их тийм одоо юу гэдэг чанартай гэх юм уу. Тэгээд Янг мандрын байлаа гэхэд тэр нь өөрөө одоо ч хамар сэтлэм хаан хийсэн үнэртэй гэж одоо хүн болгоно л ярьдаг шүү дээ. Эхлээд оронгууд мандрын үнэр өгөнгүүд шинэ жил болох нэ гэж боддог гэж хүн болгоно өсөмжинд байдаг. Гэхдээ надад бол Цэцгагийн бэлтгэл хамгийн гоё санагдчихсэн. Дээрээс нь ялкнаас мөнгө авах би эдгээр мөчтэй. Яг бол тэр мөнгөөр чинь би дуртай юм авах юм чи. Гайхаад хэл ялан дээр мөнгө тийм гоё. Одоо нэрээ бас нэвтрүүлгийн маань бас үзээ сууж байгаа. Одоо ялангуяа нөгөө байгууллагын менежерүүд гэдэг ш. Нөгөө бэлгээ цуглуулдаг. Тэр хүмүүсээс нэг тийм чипс, мипсхэн те нэг юм хүүхдийн шүдмүүд нь тийм юм одоо сонгоо болчихил дөө хэдүүлээ те. Хүүхдэд бас нэг юм бие организм тустай ээлтэй нэг тийм бэлгийн сонголт байвал яасан бэ өөрөөр яг ийм юм шиг надад санагдаад байгаа. Одоо тэр чинь бас бодохгүй ш бодож л байгаа шүү дээ. Хүн юм чинь бас нэг төсөн мөнгөндөө барих гэж нэг нарийн юм байна чинь. Нэг хүүхдэд тэдээс сэтгүүлэхгүй шүү гэдэг ингээ өгчөж байгаа шүү дээ. Тэр мөнгөний бариад ингээд байхаар чаас тэр оногдож байгаа нөгөө тэнд юу байж болох вэ гэж хэл овор том тойл хамгийн овор юм чинь чипс юм байдаг шүү. Тэгээд чипс дандаа харин тийм. Ингээд тавихад одоо их том юм авч байгаа юм шиг нэг хүүхд ингэнэ шүү дээ. Тэгээд дандаа байгуул болгоны бэлгийн чипс байдаг гэсэн. Гэтэл яг юу талаас нь хараад үзэхээр зэрэг нөгөө одоо юу гэдэм эрүүл талаас нь гэх юм уу да. Одоо зөв талаас нь хараад үзэх юм бол уг нь бол хүүхдүүдэд нам мөх хамгийн гоё юм байна. Уг нь ч өгнө гэж байгаа шүү би өгнө гэж байгаа. Даанч хүүхдийн ном асар өндөр зардлаар бичдэг байхгүй. Маш их зурагтай, өнгөтэй хэл. Тийм. Тэгээ нөгөө шохон цаасмаас авдаг шүү дээ. Ингээд ирэхээр нөгөө хүүхдийн номны үн аюул тийм байхгүй. Тэгээд манайхан чинь хүүхдэд ном гоё ном шүү. Одоо яг хэрэгтэй яг жинхэнэ хүүхдийн оюун ухааныг хөгжүүлж мэт юм амгаж үнэтэй. Тийм. Одоо зөв би нэг хүүхдийн айлын хүүхд төсөө өдөрт очихгүй би тэгээд тэнд хүмүүс чинь ингээд янз янз юм учраас би болохоор зэрэг сайхан хитэн гоё ном өчигээд 100 мянгаар ном авч байгаа байхгүй. Гэтэл уучлаарай миний 100 мянгаар авсан ном чинь гэлөрөтөө нэг юм харж байгаа. Тэгчээд хүмүүс чинь амар тийм юу гэдэг бамбарш 100 юм байхгүй шүү дээ. Тэгээ айгу бас ч би ичингүүрж мөрөө нэг айгу юм аарч өгөөгүй хүн шиг бас сэтгэл зүйн бас ч юу юм бэ мэдэрчээсэн. Гэхдээ цаатгаа бодвол яг утга агуулгаараа болохоор тэр хүүхэд миний номыг ингээд тэ одоо уншиж байгаа даа гэж бодохоор би айгу баярсан. Тэнд ч айгу би хүүхдийн тийм гоё энциклопедид нөр авсан. Ямар гоё тийм үү. Хэд чи хүүхдийн нөгөө танин мэдхүүд тэр юугаар ч зүүшгүй гоё ном 4-5 ном би ингэж авчиж гисэндээ бас их баярлсан. Манай одоо байгууллагын бас нэг соёл яг энэ бэлгийн сонголтын дээр харагдаад байт юм билэ. Жишээлбэл манай бод группийнхан болвол
одоо нөгөө нэг юм давуу уут гэдэг чинь улаан. Тийм улаан давуу уутанд дотор нь хамгийн сонирхолтой нэг тийм юу хийсэн юм а. Нууц тавчаа хүүхдэд зориулсан хэлбэршүүлсэн. Тэр номыг хийцэн. Тэгээд ингээд нөгөө нэг юунууд ундаа уснууд нь бас нэг хөөрхөн жимсэрэж гэдэг юм уу те ээлтэй. Тийм нэг бэлгийн сонголтыг аваад би бүр вау гэжсэн шүү. Йоо эн чинь бас те байгууллага нь бас ингээд нэг юм бэлгийнхаа сонголтонд анзаарчих бол ажилчтай ч гэсэн бас ямар гоё эерэг хандлага түгээд юм бэ гэж бодсон шүү. Тийм. Ерөөсөө одоо байна штэ сүүлийн нэг 10 за биш юм бүр бараг 5 6 7 жил л ах монголчууд уцаад номонд орж байгаа шүү дээ. Хамгийн талархууштай баярлууштай тий. Тэгж явах юм бол тэгэхээр нөгөө тамчууд нь ингээ номонд ороод эхэлж байгаа болохоор нөгөө багчуудтай ч гэсэн үн хайрлахгүй ном авч өгдөг энэ мод бас дэлгэрнэ гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр одоо хүүхдийн номнуудыг бас сайн найргүй авч өгдөг юм зэгчүүд бас бий болно л гэсэн. Гэтэ жоохон цаг хугацаа шаарддаг юм. Яг тэгэхээр хүн өөрийнхөө чаддаг, өөрийнхөө мэддэг юмыг л хүүхдүүдтэй санал болгодог, зөвшөөрдөг, авч өгдөг байхгүй. Тэрнээс өөрийнхөө мэдхгүй юуг нь авч өгдөг. Тэгэхээр энэ номны ном уншсан хүүхдийн одоо оюун ухаан яаж тэлхийг би одоо энд яриад нэг илүү шүү дээ. Тэр хайр цагийн гарч шүү дээ. Таны ерөн шинэ жилийн уламжлал юу байдаг вэ? Охиндоо авч өгөх хамгийн туртай бэлэгч гэдэг юм уу? Одоо ойр тойрныхаа хүрээндээ өгөх туртай бэлэгч гэдэг юм уу? Жил өөр байдгүй нэг байдгүй. Би хараад миний бэлэг гэснээс би их сонин бэлэг өгдөг байлаа. За. Одоо ямар нэгний нөгөө найзуудын уулзалт байдаг шүү дээ. Хин нэгний одоо ямар нэгэн парын ер нь төсөөдөр ч юм ингээд аригтаад би нэг вино нэг торт барилчдаг би. Насаар л бараг нэглээ. Я бодож л би тийм л юм сонгож авсан байхгүй юу. Тэр нь бас жоохон арай гайгүйтэр. Яагаад тэгдэг байсан бэ гэхээр нөгөө одоо вино удахгүй хүн гэж байхгүй шүү дээ. Эмхтэн байхгүй шүү дээ. Тортод дөрвөө эмхтэн гэж байхгүй шүү дээ. Тэгэж бодоод тэр хоёрыг айгүйх байдлаас амар байдаг гэсэн байхгүй юу. Нөгөө дүлгэн ч гэсэн юу авах вэ мэдчихэж байгаа. Угаасаа тий намжи тийм л ачилээ. Бүр баг тэр хоёрыг авахгүй ч юм байна. Эсэ бодлоо. Гэтэл би дараа нь бодсон байхгүй юу. Ерөөсөө нөгөө энэ бас айгүйх дарамттай юм байна. Юус киносттой мөнгө өгч юм байна гэдэг. Тэгвэл би одоо тэр хүний ном дурггүй ном өгөхөөс аюу хэцүү байд шүү дээ. Бас яг өмнө чанартай тийм. Ном өгдөггүй, ном уншдаггүй ном өгөх шиг маш хүндрэлтэй байдгүй шүү дээ. Харин дээр нийл авах. Ихээр арах уу чи юу гэж бараг гэсэн хандлагатай гэсэн байна. За зан баг хэлэндээ ер нь болоод тийм. За яах вэ би юу одоо номер хийвч надад янзаа байх шиг. Шивдэж уншихгүй шүү дээ чи ингэ. Би бас яаж зүгээр авах тийм. Тэгээд авах шүү дээ. Надад тийж юу сая яах. Үнгээ завхгүй. Яг тэр сонсдог ном байдаг миний фильмээр маш их байж одоо сонсч тийм гэж байна. Тэгэхээр тодорхой л да. Тэгэхээр бас начуус хийвгүй шүү. Яг очихондоо очивол их баярлна. Үстэ зөв ингээ айлдах магнаа. Гарын үсэг аваа гэж яриад гарын үсэг. Гэтэл дөрвөн хүнд өгөхөр зэрэг бүрээстэй бошгоо цаашаа иргэд хүнд өгдөг. Би эртээ өмдөнд өгөөсөж боддоо шүү дээ. Тийм. Тэгэхээр бэлэг өөрөө аюу бас их юутай. Яг дуртай амийн өгдөг хүмүүс бас байдаг. Би болохоор надад тийм одоо үдиндээ цагнаар байдгүй ч гэдэг юм уу. Ийли бүр одоо ингээл хэрэг болгоод ингээд энэ үү тэмдэгдэж яхад мөнгө л амар юм болж. Би нэрээ бэлгийн сонголтын дээр нэг айтаахан хүн болгонд таалагдах нэг бэлгийн сонголт болсон шүү. За. Тэгээд би энэ шинэ жилээр тэр бэлгийн давлгаагаа явуулна гэж бодож байгаа. Вау. За. Одоо айл болгон ингээд дээшээ харсан сав тогоо сав эргэлдэг. Тэр тогоо савн дандаа одоо ингээд орчин цагийнх нь нөгөө наалддаггүй, төлөгддөггүй гэсэн тодтолтой химийн бүрмэл тогоонууд байгаа байхгүй юу? Тийм гэсэн. Тий. Тэгэхээр зэрэг тэрийг нь одоо юу гэдэг ширмэн гэдэг юм уу, гам байдаг юм уу, зис тоогоор солиод цоод нь шин тогоо ингээд дээшээ харсан амтаа сав ингээд өгөхөр ямар ч хүн баярлна гэж би бодсон. За. Тэгээд шин тогоо ингээд чи тэдний хүнд өгөх гэж байна. Би
Би одоо хамгийн түрүүнд багштай өгнө, хоёр ээжтэй өгнө, эмээдээ өгнө гэл ингээл өвөөдөө өгнө гэл явна гэж бодож байгаа шин. Өөр хүмүүст юу гэх юм? Өөр хүмүүст жишээлбэл ямар хүн? Шинэ жилийн чинь та өөрөө ингээ гэр бүлийн баяр гэсэн ш. Тэгэхээр би гэр бүлийнхаа ойр дотны хүмүүстэй тийм бэлгийн сонголт бодоод байгаа. Яг тэгэж бодоод байхгүй юу тий. Манай нэвтрүүлэгчийн шинэ жилийн тусгай дугаар учраас. Чи тэг түрэн гэсэн ш. Та охин дээр юу гэдэг вэ? Мөнгө. Тий. Эсвэл тэр. Би энийг одоо хэдийгээр цагаан сар болоогүй байгаа ч гэсэн одоо намайг гэж одоо нэг ханд утсан болох ч тийм айгүй хэлчихвэ гэж одоо би ч бол нэлмэргүй л идэв. Тэгээд гэхдээ нөгөө бусдаас би сайн юмыг тусгаж авах юм их дуртай. Тэгэхээр одоо цагаан сар болгоноор нөгөө хэдэд одоо ингээ өвөө эмээн нар чинь ачцын нартай мөнгө өгдөг байхгүй. Ингээд залгаад явна штэ. Тэгтэн ингээ мөнгө нөгөө хумбаа гэдэг нөгөө улаан юм канистр байхгүй тогтоо. Тэгээд тогтоон дотор юаны гэдэг үг байхгүй. Гэхдээ тэр юан нь бол янз. Өвөө эмийн чадлаас шалтгаална. Тэгэхээр бүгдээ чиний ингээ өчгөр ерөөсөө л нөгөө илүү дутуу чипс бүх асуудал шийдэгдчихэж байгаа байхгүй. Хамгийн ухаалгаар шийдсэн. Ерөөсөө тэгэхээр миний бодлоор би ингээд юу яачаасаа гэж боддог. Нөгөө юу хэлдэг лээ нөгөө хүмүүсийг илүү хэрэглээд зориулсан юм монголчууд нэг өгж байгаасаа гэж байна. Яг тухайн үеийг юу сонирхгүй гэдгийг мэдрээд тий. Тийм бэлэгдэлд орж байгаа байхгүй. Яа түүхээр мөнгө аваад уурдаг хүн гэж байхгүй шүү. Энд чинь бэлэгдэлтэй шүү. Бэлгэнд бэлэн мөнгө гэх юм үү? Тэр шиг бэлэгдэлтэй байхгүй мөнгө чинь өөрөө баярлуулж шүү тэр мөнгө чинь. Дээрээс нь бас тийм утасны картууд юм лээ. Надад тэр бас таалагддаг. Тэр бас аюу зүү хэрэглэж. Тогооны сонголт ямар байна танд? Тогооны сонголт мэдээч тогооны сонголт сайн үү сайн. Гэхдээ үнэтэй. Тийм. Ингээл л одоо тий. Тийм. Авч өгье л гэсэн хүнтэй. Тийм энэ бол эд чухам яг аваад өгөндөө ёстой. Үнэхээр хэрэгтэй гэж л үзэж энийг яг болохоос шүү дээ. Хүн болгон бол тэрийг авч үж чадахгүй л дээ. Одоо хоёул хотлоо яриад нэрээ би тэр талаас нь ерөөсөө бодоогүй юм биш үү? Тийм байхгүй. Одоо хоёул хотлоо өрөөж болохгүй хүмүүсийг. Тийм. Тэгэхээр чинь ямар үнэтэй вэ тий? Тэрнийг хэдэн хөнгөх боломж байна уу? Энэ дээр бас бодно ш. Ижи авдаг хин ч гээд аваад өгнө ш. Энэс цаашаа хайлаад ирэхээр чадваргүй. Тэр нөгөө бэлгэлээ бас бодно. Дээрээс нь одоо шинэ жилийн энэ хоол хүнсээ цуглуулж байгаа нь ингээд одоо яг урдны жилүүчгээ айлстай басан болов хүүхдээ энэ юуны одоо нөгөө янз янзын сүлжээд ихүүрүүдийн нөгөө тэрэгцээтэй тавьж явж байгаа зүгээрстэй ингээд нэг юмны хажуугаар өнгөрч хүүхдийн шүрж игээл өөрөө шүрж игээл ингээд аваад утас ингээд хаа тий. Одоо би бас тэгээ болсон байхаа гэж найж байна. Гэхдээ бас аль их хүүхдүүд ч хэцүү шттэ ер нь тэднээс өрөөс коронавирус хамаагүй байхгүй. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө ингээд одоо шинэ жил гэж байгаа утгаар нь хүндэтгэлтэй хандаж гоё ширээ засна. Тэр тодорхой. Тэр яагаад ширээ засах вэ гэхээр юу штэ нөгөө манай энэ Монгол хүн чинь нөгөө нэг буурай цэвэрлэн энтэрж яддаг штэ нүүдэл суудлыг хэрэг буурайсан. Яг тэр шиг шинэ хуучин оноо бид нар ч бас үднэ л гарч байгаа хэлбэр штэ. Нөгөө хуучны үдээд шинэ өгтөж авж байгаа энэ юу байхгүй юу? Ёслол уламжлал энэ чинь өөрөө бас л бэлэгдэл. Тэгэхээр магадгүй өнгөрсөн жил маань биднээс өдрөгөнөгч вэ баяр баясгалч вэ аль альнийч вэ авчирсан байж болно. Гэхдээ бид нар ингээд сайн сайхан сарвал гэлбатаага бид нар шинэ оныг ухтах гэж сууж байгаас тэнийг ширээ тойроод амбулээд тийм болохоор бид нар энэ бэлэгдлээ сайхан бодож энэ ширээ дүүрэн амттан одоо өөрөөсөө идэх дуртай тэр зүйлүүдээ ингээд тавиад
зөх ёсны хүртээмжтэйгээр тавьж тэрнээс идэхгүй мөртлөөс нэх олон ингээл юу нэг баахан юм шоколад мөрлөн 3 4 төрлийнхөөрөө ногоо улаан цагаан гэл ширээ гоё хандуулах гэдэг тийм үү яадаг. Би ч одоо нөгөө айл их хийсэн шүү дээ одоо нөгөө энэ шинэ жилээр нөгөө юугаар хийсэн шүү дээ. Юугаараа? Facebook-ээр хийсэн шүү дээ. Хайрлаа шүү дээ. Одоо таныг нэг айл амтнаар ордгоо ирнэ. Юу хэсэг тохоо яриад байгаа байлаа гэх. Тэгээд айлуудын ширээ гэж би харж байгаа шүү дээ. Тэгэл ингээл харж байхад яг бас нөгөө тийм дотор ингээд нэг тийм рүү чимэгтэй юм аюух байдаг байхгүй чи бас дуурш. Тэгэхээр хүн ер нь хөллийнхаа хэрэг хөндлөж ирээд нэг үгийг л хэлэхэд зарим нь сүртэй би мэдэж нь өөрөө гэдэг ингээд үүдэг. Гэтэл цаана 40 өр зээл монголчууд бүгдээр байгаа шүү дээ. Улсаараа байгаа шүү дээ. 1.30 саятай байгаа шүү. Тэгээ одоо он гараад нөгөө нэг гэрэл цахилгаан ус чинь бүгдээрээ төлөвлөж гисэн шүү дээ. Бид нар ч одоо нөгөө сая бүтэн жил тансаглалаа шүү. Одоо баяр гэж таахалцахгүй жоохон бас ухаалаг байж те. Энийг л би хэлж баярын ширээнийхээ сонголтыг ч гэсэн бас яг зөв хийгээсэй байхгүй юу. Яг зөв ойлгоо. Заавал 5 аялал тавих шаардлагагүй шүү. Виски, шампань, вино, гэл ингээд уухаал тавьчих. Уухаал тавьчих. Тэгээд болоо. Тийм. Заавал одоо тэрний зургийг авах гэж байгаа виски тавих шаардлага авах шаардлага гэж юм те. Тэгэхээр нөгөө маргаашаа яах вэ? Хийж байгаа билээ. Шинэ жил ирж байгаа. Гэтэл шинэ жил маань өөрөө биднээс юу авчирж байгаа илээ гэдгийг л хамгийн гол нь ухаалгаар таацлах хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр шинэ жил биднээс шинэ ихтгэл найдвар авчирж байгаа. Шинэ төлөвлөгөө тэр төлөвлөгөөний биелэлт авчирж байгаа. Шинэ найдвар авчирж байгаа шүү хамгийн гол нь. Тэгэхээр тэр бүхнийгээ бэлэгдсэн сайхан ийм зүгээр халуун үедээ ундаа закуск тэ салат торт. Эдгээр байх юм бол тэгэл болоо одоо бидний хувьд бол тэгэл болоо. Заавал тэгж хийхгүй намайг баах юм гэ. Эрүүл мэндэд ч гэсэн тэгээ босч халаатай болоо тийм. Тэгэхээр бэлэгдлэн бодчин гэдэг маань 30 оноо аль болохоор сайхан төлөв төвшин үүдэх нь. За 30 он маань баяртай. Энэ он маань сайн байна уу гэд тэгээд. Тийм. Үнэхээр энэ 30 он бид нар ийм сайхан олдомжтой байсан шүү. Сайхан өгөөждөж боллоо. Оны бэлгэлээр тийм. За одоо шинэ хийж байгаа маань бүр илүү сайхан амжилттай дуудсан. Дадлас ийм байгаасаа гэд ингээд тэгээ хүүхдүүдтэй гоё тийм хүслэнт бэлгийн өгөхөд хүүхдүүд уус. Ямар гоё үг вэ? Хүслэнт бэлэг. Яасан манай өнөөдрийн зангилаа үг юм биш үү? Хүслэнт бэлгийн л үг шүү. Хамгийн гол нь тэр тэгэхээр нөгөө хүүхэд хүснэ гэдэг өөрөө их гоё. Чи нэг дээр үед нэг жилжсэн да нөгөө хүүхэд чи хөөрхийн нэг хүссэн юм авч өгөх болохоор нэг шаналдаг юм шүү. Хүүхдийн шаналл байдаг гэсэн гэдэг. Тэгэхээр хүүхэд чинь бас нэг хүн юм болохоор дотроо би нэг тийм чимтэй болчихсон, ийм чимтэй болчихсон. Тэд нар мэдээж тэр iPhone 13 ямар 12 Pro Max ямар юм бэ тодорхой шүү дээ. Тэд чинь авахгүй тодорхой шүү дээ. Энэ жоох юм жүүл. Тэгэхээр тэднэрт ч бас нэг хүсэл байгаа. Тэрийг нэг ээж аав шүдэд зурж байгаа биелүүлчихэд яах вэ чи байгаа зүтээ шүү. Томчууд бол эдийнхэн жоох юм дээр хүсэл гэж юу байдیں۔ Шаналн гэж юу байдгийг ингэж бодоод идэг хэрнээ. Яг зүрхний мухарт нь тийм юмтай л болох юмсан гэдэг мөрөөдөл шаналн байдгийн байлээ. Тий. Энийг нөгөө манай эми ч нөгөө эх орны дайны үед туйлын их мэдэрдэг болохоор одоо хүүхдүүдтэй яг л өстой нөгөө хүслэнт бэлгийг аваад өгчих юмсан гэдэг юм бодол бас байдаг шүү. Тэгээд ээж нь хүслэнт бэлгийг ингээд аваад өчхөр тухайн хүүхдийн тэр нөгөө шинэ жилийнх нь одоо нэг дурсамжийг маш гой сэргээд ээж минь өстой тэгэхэд л надад хүслэнт бэлгийг нь аваад өгсөн гэх. Тийм юм над тэдэн дамжуулж бидтэй байсан. Мартагдахгүй гой дурсамжийг өгч байгаа байхгүй юу тий? Би 5 настай таасан 50 гүглээ би одоогоор сандаг гэж бодоо хайцгийн. Би ямар бэлгийг сандаг гэж өвөгийн маань өгсөн одоо CC нөгөө нэг палаж дотроо ингээд төмөртэй байсан. Анх удаа би ингээд нөгөө шинэ жилээр тийм өөрийгөө хатан хаа CC шиг төсөөлөөд цэцэрлэгийнхаа тахимд ингээд явдаг тэрд явжсэн дурсамж одоо хүртэл мартдаггүй ш. Тэгэхээр л хүүхдийн сэтгэхүй хүүхдийн дурсамжинд шинэ жилийн бэлэг гэдэг чинь ямар гоё дурсамж хайрладаг юм бэ тий. Ерөөсөө хүүхэд насны бэлэг л явж айгу тод. Сайн. Би бол одоо 5 настай байсан. Тэгээд надыг
Манай аав цэцэрлэгээс ирэхдээ ийм том ийм хайц тэр үед 50 кукл хамгийн том байсан. Яг ийм том шар ирэн. Тэр бүр одоо нүдэнд харагдаад байгаа юм чинь. Тэгээ куклтай ам цэцэрлэгээс намайг авч байгаа юм баггүй. Сүү яастаа. Би яаж гэстэй хайсан санахгүй нэ. Зүгээр л мэдээгүй нэг юм яасан бодож байгаа юм л яасан байна. Ямар ч гэсэн бүр баярмаа гэдэг нэр өгч байгаа шүү. Тэр Google-д. Оо ёо. Оо баярмаа нэг нь Таня гэдэг. За. Хоёр хүүхэдтэйсэн би. Хоёул манай охин шилжиж иржсэн. Тэр юм хүүхч тийм амин их сайн байсан. Баггүй зөвлөн гоё яасан байсан. Ачин гоё. Сүүлдээ бүр нөө мама гэж уйлдаг орсгүй манай аавын найз надаа олжгром махнад бэлээжсэн тэр бас их гоё. Тэгэхээр хүүхэд байхад тэр бэлэгсэлт аав ээжтэйгээ ширээ тааж суугаад өнгөрүүлсэн тэр гоё баярын өдрүүд бүгд үлддэг хүний амьдрал. Сонио. За одоо наад чинь телевизийн хүмүүст ч гэсэн бас нэг тусгалаа болоосаа зарим нэгийг нэг ээлж дараалж ингэж шинэ оноороо баярлуулж ямаар юм байна. Тэгэхгүй болоо эдгээр чинь ингээл юу яадаг шин. Эстоны 31-2-нд ингээл ажиллаараа таардаг. Нөгөө ширээ тойрч суухын аз жаргал хүүхдэд өгөх тэр гой сэрэл мэдрэмжийг өгч чаддгүй л явдаг байхгүй. Дараа нь хизээ байна харамсаж шин. Тэ? Ээж аав нь ингээл ажиллаж тэгээд яваад өгчдөг. Шинэ жилийн дурсамж юу гэлээ гэж хүүхдүүд тэ. Тэгэхээр ганц телевизэн гэлтгүй ер нь ажилттай хүмүүс ч гэсэн өнгөийг л харчмаар л юм байна. Тийм. Тэгэхээр одоо бид хоёрын өнөөдрийн ярьсан сэдвийн төгсгөлд ингээ хийхэд одоо ингээ тунуудахгүй шинэ жил болох гэж байна. Мэдээж одоо хүн болгоны амьдралын боломж болцоо юу илээ тэр болгондоо тааруулаад энэ хуучирч байна сайхан үдэж гаргаад шинээр ирж байна маш дурсамжтай сайхан халуун ам бүлээрээ бүгдээрээ сайхан өгтөж аваасай гэдэг ерөөлийг хоёлаа төшөөлье да. За хүүхдүүдээс хүслэнд бэлгийг нь бас заавал авч өгөөрэй. Нөгөө ураа өчтөө юу болж байлаа? Шинэ жил бэлэгдэн ш. Тэгэхээр шинэ жил чинь шинэ ихтгэл найдвар. Шинэ ихтгэл найдвар. За ялгаатай хоёрын яриа нэвтрүүлэг маань шинэ жилийнхаа тусгай дугаарыг үзэж та бүхэндээ хүргэлээ. Тэгээд багшд хоёрын өнөөдрийн онцлсан сэдэв бол шинэ жил бэлэгдэл сэдэв байлаа. За тэгээд шинэ ном, шинэ ихтгэл найдварыг та бүхэндээ авчрах болтугай. Дараагийн одоо тун удахгүй шинэ ондоо дахин уулзтлаа. Түр баяртай.